За hello guys. Энэ удаагийнхаа бичлэгээр юу вэ? За энэ удаагийнхаа бичлэгээр эсрэг зэрэглэг шиддэг анимынхаа бүх ангийг нийлүүлээд оруулсан байна. Тэгээ үзэж амжаагүй хэсгээс гүйлгээд үзчихээрэй. Тэгээ сүүлчийн партыг сүүлийн хэсэгт нөө тэгээ оруулчихсан байгаа. Тэгээ лайк болон subscribe тарах гэх юм уу. За тэгээ бичлэгэнд орцгоё. Аниман эхлэхэд сүнсэн хот дундаас нэг эмэгтэй нөхөө олж аваад гэртээ очиж байгаагаар манай аниман эхэлж байгаа. Тэр хүүг авчирчаа шид зааж байгаа. Эхэндээ галаг харах шид зааж өгөөл. Эхэндээ чадахгүйсэн ч өчнөө бэлтгэл хийсний эцэст жижигхэн дүлг гаргаж чаддаг болсон байдаг. Сайн байна. Гэхдээ хангалтгүй өнгөстэй өөрийн шатаагаал. Дараа нь яагаад ус гарахгүй байна гэд хөлөө гаргаж ингэж ус гаргаж харуулаад мань хүн тэгсэн газрын нойтон болгож л үзэж байгаа. Тэгсэн нөгөө багш нь ус гэж ийм байдیں۔ Гээл дээрс насгаал. Дараа мань хүн салхи гаргаж үзсгэн салхи гэж ийм байдیں۔ Гээл. Дараа багштайгаа адилхан цасан хүн хийтэл цасан хүн гэж ийм байдیں۔ Гээл үлэмж битэн болгоо хайчдیں۔ Дараа өдөр нь багш нь өвдсөн байна. Мань хүн ангаах шитэй ашиглаад багшийг эмчилж өгдөг. Багш нь босч ирээл баярлаа гэж тэрж аваал. Зангиснаар өдөр хоногод өнгөрч байгаа. Мань хүн өдөр бүр бэлтгэлээ хийсээр багшийнхаа барьж өгсөн номыг авахтаа толгой дотор баахан мэдлэг эргэлдэж байгаа тухай алдаад унцдаг. Өмнөх харангуйтаа мань багш нь мань хүнийг бас сонгогдсон нэг юм гэж юу гээл. Дараа өдрийн ангаах шидэд ашиглаж жимс томруулж идэж байна. Нэг жимс томруулсан чинь багш нь бүр нь модыг ургуулчдیں۔ Ингэж хийдیں۔ Гээл багш нь гайхуулаад. Дараа өдөр нь зэвсгээ хадгалах шид ашиглаж байна. Эд зүйлсэл хадгалдаг шид бололтой. Багш нь болохоор алга болготой бүсрүүн цохол. Дараа нь уншиж явахдаа шидийн чулуу болж хувирдаг өвчин гэдгийг уншдیں۔ За тэгсээр өдөр хоногод өнгөрөөд энэхүү бичлэгтээ хамтран ажиллагч Мил спортын компани та сэтгэл хэлсэгт үлдээсэн холбоосоор ороод бүртгүүлээд икемгэх урамшууллын кодыг ашиглаад анхны зэрэглэлээр 100% урамшууллыг авах боломжтой шүү. Энэ нь мэдээж зөвхөн насны хүрэгчд зориулсан тул эрсдлээ тооцоолж хариуцлагатай ашиглана гэдэгт итгэж байна. Бичлэгээ үргэлжлүүлээд үзүүц. Нэг өдөр ганцаараа үед амьд үлдэх шалгалтанд орохоор болдог. Зэвсгэн гэж нэг утга. Олон зэрлэг аратантай болохоор ерөөдөө амьдрахаас хэцүү гэсэн үг. Замаасаа жимс сургуулж идээл. Өөрийнхөө хид хідэн шидийн туршилт хийгээл. Зангиснаар нэлээд хэдэн өдөр хоног өнгөрдөг. Дараа өдрөн ой дундуур мөрөөрөө алхаж ирсэн чинь дээрс нь ааврах том аа зунууд ирдیں۔ Мань хүү яаж арах вэ? Шуул зүхтааж байгаа. Шидэн тойрог үсгээ тэрэн дээрээ алхаад илүү хурдан гүгэд гэртээ хүрээд ирдیں۔ Тэгсэн багш нь гэрээсээ гарч ирээд ирчүү хүү мэн гэл. Зангиснаар бас нэлээд хэдэн хугацаа өнгөрдөг. Гэр орноо цэвэрлээл амьдарч идэг. Хоолгож ан хийж олсон юм айдэл. Шүн чунтуулахгүй баахан шидийн туршилт хийдیں۔ Шид турших хэрэгтэй байна гээл мань хүнийг гуйгаал. Нэг өглөө мань хүнийг босоороо унтах хайман гэсэн чинь мань залуу өрөөндөө байдгүй. Хаана явж ийн гэсэн чинь хот руу алхаж явж байна. Хотод ирчээл хотыг бишрээл ямар олон хүмүүс вэ гээл. Байга мөнгөөрөө нэг талхаа идчихсэн чинь цагаан шидтэн багтаа авна гэсэн зар үйдэг. Тэрийг уншчаад дадал явдал хайгчдын багт орж байгаа. Тэр баг нь нэг том нүдтэй гоблинтой тулдж байна. Мань хүн болохоор хүмүүсийн чадварыг ихсгдэг, тойрог үсгээл чадруудыг илүү хүчтэй болгодог. Тэгэл өнгөө магсаж амархан дэлчдэг. Энэ багийнхан болохоор мань залууг чадваруудыг ихсгсэн гэж мэдэхгүй байгаа. Тэгэл өөрсдөө хүчтэйгээ утчихсан за. Цалингаа хуваах болсон чинь мань хүнд дий зэрэглэн үнд энд байх л болно гэл. Мань хүнийг зүгээр багийн тоо гүйцээх гэж оруулж байгаа гэж бодож байгаа. Дүр солигдоход мань залууг алсаас ажижсэн хүн болон багшийн зургал дээр очдог. Энэ хүн болохоор мань залууг дагаж л явж байгаа болтой. Багшд нь юу болсон, ямар багт орсон гэ бүгдийг хэлж байгаа. Тэр орсон баг нь болохоор Баатар гэдэг цолтой. Эхний дөрөвт байдаг баг гинэ. Тэгэд өнгөрснийг дурсахдаа сүнсэн тосгоноос хүмүүсийг амьлуулах шид ашиглан амьлуулж тэрэн дунд мань залууг олонгуудаа нөгөө багш нь өсгсөн болж таардаг. Нөгөө багийнхан болон мань залуу болон дахин нэг даалгавар биелүүлж байна. Мань хүн чадрыг нэгсгэж өгөөд нөгөөд нь нэг цавчилтаар устгаж байгаа. Багийн ахлагч нь бүр өөрийгөө хүчтэйгээ утчихсан ямар ч бэлтгэл хийхгүй байдаг за. Нэг өдөр тэдний багт нэгэн том даалгавар ирдэм байна. Том чулуун гоблиныг устгах гинэ. Шид болон сэлмээр цавчаад ч нэмэргүй. Тийм л хүчтэй гоблин гэсэн үг. Мань залуу чадрыг нэгсгсэн болохоор нэг цавчилтаар л унгаад байгаа. Энэ чулуун гоблин болохоор нэг хүн удирдах байгаа. Тэрийг мань хүн мэдчингүүтээ харсан чинь тэр цаан зогсох таягтай гар удирдах идэг.
Мань хүн тушаагаал тэгж даалгаврын амжилттай биелүүлж байгаа. Одоо сүүлчийн гавлийн чадварыг нэгтвчүүлээгүй байхад нөгөө залуучин би өөрийгөө хүчтэйгээ очихсан ганцаараа очих код яд цохиултгийн даваа дээр мань хүн түлхээ тусалж чагт чинь гайвэ гэд дараа нь даалгавраа дуусгачаа мань хүний бүр багаас хөөчдөг за ямар ч хэрэггүй амтэн сул дорой гэл. Өндөө бол хамгаа ажлын мань хүн хийж байгааг мэдэхгүй байгаа юм л та. Дараа нь мань хүн өөр баг хайж явнаа. Орох баг олдохгүй байжсэн чинь касн дээр гэх юм уу нэг яга өстэй охин танаа цагаан шидтэн байхгүй мүү? Бид нэр цагаан шидтэнгүй болчоо даалгавар биелүүлэх гэсэн гээл. Тэгснэ мань өнөг харангуудаа чөлөөт гэдгийг сонсгоодаа шууд аваа явцдаг. За ингээд 2 дугаар анги эхлэхэд нөгөө багийнхандаа хаягдснаа санаал явж байгаа. Тэгвэл усны оргилуурын дэрэг зогсож октоо багш шүү чинд вэ шүү багш үнэхээр мундаг юм аа гэл. Харин би л арчаагүй байна да гэж байгаа. Тэгээд үрс солигдоход яга устай охины чинь багийнхан байна. Даалгавар биелүүлж байгаа гинэ. Аз зэрэглэлийн даалгавар энд харагдах хорогдох байрын л устдах ёстой болтой. Тэгээд хүмүүсийн барьж авна. Галын шидээр зарим дайрайл, зарим ном сумаар буудаал. Бамбаа ашиглагч нь хамгаалт олж өгж байгаа. Тэгсээр албатуудын бүгдийг нь унгааж чаддаг. Харин тэдний босс гээд харан гахаа яг зүгтгэх байж хат нь ард нөгөө чинь гарч ирээл. Тэгснээ зүүн дээрх зүйлтийг харангуутаа та чи эс зэрэглэлийн баатрыг мүү? Тэгсэн чи нэг дийлэх болов да. Тэгсэн аврах том чулуун гоблин гараад ирдэг. Нөөд чинь бүр ха дайр биз та. Тэгээ нөгөө ягавстай хүн чинь сэтмэрээ дайрсан чинь юу ч болдгүй. Дараа нь цагаан шидтэнгээрээ хүчээ сайжруулад тэгээд дайрс чинь ганцхан цохилтоор унгаачдаг. Тэгэд хүмүүсийн барьж яваал. Дараа нөгөө цагаан шидтэн нь болохоор дүүдээ санаа зовоод олигтойч хөдөлж чадахгүй нэ гэл. Тэгснээ багаасаа гарчдаг. Тэгээд дүр солигдоход нөгөө үйл явдал дээр ирдэг. Мэдээж цагаан шидтэнгээ хайгаал. Харин мань хүнээ ганцаар явж байгаа чөлөөт цагаан шидтэн гэдгийг сонсгоотаа шууд багийнхан дээрээ дагуулад хүрээд ирэндээ. Тэгээд авчирснаа энэ манай цагаан шидтэн гэл. Мань хүн орох үгүйгээ чилээгүй байхад нөгөөдөг чинь дагуулад хүрээд ирчихсэн. Багийнхан ч тэр эвлэрч гисэн шууд дагалууд хүрээд ирсэн үг гэл. Мань хүн өөрийгөө олиггүй сул дорой гэдгийг бодож байгаа. Өндөө бол мань хүн өөрийгөө тийм хүчтэй гэдгийг мэдэхгүй заяа. Сул дорой гэж дуудуулсараагаад өөрийгөө сул дорой л гэж бодож байгаа. Яг мань хүний чадварыг мэдэхгүй болохоор ойд дагуулж ирж чадварыг шалгах байгаа. Хоёр зэрэг шид ашиглаад хүчийг сайжруулах гэсэн чинь эдгээр чинь нээс зэрэглэлийн баг гэжтэй гэл. Надаас айгүй бол их юм өсөж байгаа даа гэж асууж байгаа. Юун хоёр байтахаа бүр 5 өөр төрлийн шид сайжруулах юм уншуулад бүгднгийнх нь хүчийг сайжруулцдаг. Нөгөө хэдин ч мэдгүй буст хийсэн юм уу гээл. За байж байгаараа тэгвэл шалгаат хийгээл сэлмэрээ далаасан чинь амар бүдүүн бод шууд цавчигтаад унчдیں۔ Нөгөө чинь бүр шок. Тэгэд ямар буст хийсэн гэсэн чинь биеийн хүч чадвар ашиглах маана хурд гэд баахан чадвар нэмэгдүүлсэн байдаг. Дараа мань хүн асуухтаа цагаан шидтэн чинь яасан гэсэн чинь дүүгээ асрахын хажуугаараа бас адал явдал тайгч болохоор хэцүү хүн байдаг гинэ. Тэгэд ойрын үед ядарч байгаа харагдаад ерөөсгөөдөө бол багаасаа гарчихсан. Дүүгээ асрахыг сонгосон гэж байгаа. Тэгээд дүү нь ерөөдөө бол ямархуу өвчин туссан бэ гэд асуусан чинь би энэ шидийн чулуу болдог өвчин гинэ. Мань хүн багтаа энэ хүн өвчний талаар уншиж байсан. Шинж тэмдэг эсхийг асуугаал. Тэгснээ очиж туслахаар болж байгаа. Туслах гадар ч гэсэн мань хүн болохоор яаж ийм болсон гээл асууж байгаа. Тэгсэн дүүтэйгээ суух адал явдал хайгч байсан гинэ. Нэг тулдж байгаад гинтинч гисэн гэдэг. Тэгээ шинж тэмдэг нь гэвэл харсан дээр байх гээл харкс чинь өөрөг нь тойроод амар муухай энерги мэдрэгддیں۔ Харсан гар болон хөлн тэр чигээрээ шидийн чулуу болж хөөрсөн байдаг. Зүсүүлсэн газар нь болохоор зүүн бөөрн. Мань хүн болохоор сайн мэдчихэдэг. Эндээ зүсүүлсэн болохоор нэг иймэрхүү болсон байна гэл. Энийг имжлэх гээд өчнөө эс зэрэглэлийн шидтэн байсан ч дийлээгүй юм гинэ. Мань хүн болохоор шидийн сороод тэг болтлон соронгоо бас давхаар ангаах шидээ бас ашиглаж байгаа. Амар их мана энерги зарцуулна. Дараа нь ингэ шидээ ашиглах нь тийм сүртэй зүйл юм гээ яга уст асууж байгаа. Хоёр шидийг ингэж нэг дор ашиглаж байна. Ингийн хүн ингэж чадахгүй л гэж байгаа. Дээрээс нь асар их төсвөр төвчээр мана ашиглана гэл. Дараа нь дүүн ирүүл болоо сэрдэг. За тэгээд орой олж мань хоёр явахар болж байгаа. Явахтан ч бас баярлалаа гэл. Гэхдээ нөгөө шидтэн буцаад багтаа орохгүй гинэ. Чанд бага даатглаа шүү гэд явдаг. Ийм хүн манай багтаагаа юм чин санаа зовх хэрэггүй болчлоо гэл. Мань хүн арайч багийнхан гişүн болоогүй гэд чи ямар хүсэлтэй байна гэд хэлэхэд дараа нь орой хоолнд орж явахдаа мань зулуу багт нь ормоор өгнө гэж хэлдэг. Өмнөх багийнхнаас нь илүү хамаагүй илүү сайхан сэтгэлтэй юм аа гэл. Нөгөөд нь ч тэр дуртаяа багтаа авъя л гэж байгаа. За тэгээд багийнх нь ахлагчтаа гар бариад албан ёсоор багт нь орж байгаамаа. 3 дугаар анги эхлэхэд нөгөө үзрээ мань хүнийг шинэ багийн гишүүн болсон гэд найр хийж байна.
Мань залуу өссөн байсан бол тэ баахан хоол идээл. Эндхийн хоол амттай юм аа гэж идэд байгаа. Эндхийн хоол тийм амттай юм уу? Нэх амттай биш дээ. Энгийн ил гэж хэлж байгаа. Миний өмнө идэж байсан хоолнуудаас хамаагүй амттай л байлаа даа гэл. Өмнө юу иддэг байсан гэсэн чинь ургамал, түүж ирсэн мөөг, дангаарын шарсан мах гээл. Зарим нь наадах чинь хоол биш л гэж авч. Тэгэд бас багштайгаа хамт амьдардаг байсан гэсэн чинь мань залуугийн багш хөл айгүй мундан хүн байгаа даа гэж багийнх нь бодож байгаа. Танаа багштай уулзах юмсан гээл. Мань хүн болохоор шид битгий заалгаарай гээл. Тамал гэсэн үг гэж байгаа. Хатууч гэсэн хаяада зөөлөн сэтгэл бол байгаа гэл. Сайхан сэтгэлч тэр. Дараа нь даалгаврын талаар тактик боловсруулж эхэлдэг. Тусганы ферм рүү баахан мангасууд халдсан гэдэг мэдээлэлээ тэрийг зохицуулахаар манайд явж байгаа. Тэгээд хинхэн ямар чадвартай гэдгийг бүгднийг танилцуулдаг. Хажинд нь айх улаан үстэй нь бамбаа ашиглагч, ягаан үстэй охин нь эд ашиглагч, бас багийн ахлагч нь. Цагаан үстэй нь дайралтын шид ашиглана. Харин шар үст нь ном сумчин. Дайралтанд хинхэн явах вэ гээл мань хүнээс чи дайралтын шилд ашиглаж чадах уу гээл. Мань хүн чадахчсан хүчин муу гэж байгаа. Дараа нь мань хүний бүүстийг ашиглаж үзхэнсэн гээл. Хурдан л очиж чадвараа ашиглаж үзмээр ингэж байгаа. Багийнх нь бүгдээрээ буудлал руу явж хахад мань хүн ганцаараа өөр тийш явждیں۔ Хөө чи бидэртээ цуг явахгүй мүү буудлын шиштэй гээл. Мань хүн нэг асуудал байгаа мөнгө байхгүй гээл. Харин нөгөө залууч нь маа энийг ав гээл. Зүгээр өгч байгаа шээ шагналаа хуваахтаа тооцчих гэж байгаа. Оройн унтахаас өмнө манд залуу цонхоор сарыг ширтэн зогсохдоо ямар сайхан сэтгэлтэй хүмүүс вэ? Илүү их тослъя даа л гэж бодож явдаг. Өглөө нь болгоо ягаан үстэй нь гараад ирсэн чинь бүгдээрээ ачаагүй зогсож идэв. Яасан гэсэн чинь хадгалах шидээрээ мань залуу бүгдийг нь алга болгоод хадгалцсан гинэ. Энэ чадрыг харчингуудаа бүгдээрээ баярлаа. Ачаа зүүх хэрэггүй боллоо хол замд хэрэг болох нь гээл. Гэхдээ энэ шидийг ашиглахад нэх хугацаа ордгоо гэж байгаа. Дараа энэдэд бүгдэнд нь зааж өгнө гэж идэг. Тэгэд бас хурд тамирын бүсэлдэж гисэн болохоор бараг л ядрахгүй алгасаар уулын цаан амар том хар уул үйждэг. Чөтгөрийн өлгийн нутаг гинэ. Дараа нь дүүжин гүрээр гараал унчгаад аюултай сандар чивтэл явж явахдаа сатааруулах хөөр хөгжилтэй тоглоом тоолигээд үг бүтээх тоглодог. Мань хүн өмнө нь ерөөсөө тоглож байгаагүй болохоор юу сандарлаа хаях. Тоглоомдох нь утгыг ойлгох код улам сандраад тэгсээр дүүжин гүрийг давндаа. Ойдонд нэг шидийн чулууг зэлбэрч гисэн нэг хүн байж наа. Нилдээн харанхуй ааврат олтой. Дараа нь мэдгээд буудлах газар олонгуудаа хамаг ачаагаа гаргаж ирээл барьж эхэлдэг. Байхангаа барьчаал ягаан үстэй усанд орё гэсэн чинь одоо галт түлээ мүлээ зүүштэй гэл. Тэгсэн мань хүн зүүчнэ гэж чинь нөгөө ир эмхтэй усанд орохоор явдаг. Модод түүчээл багшийнхаа адилаар модноос жим сургуулаа идээд нөгөөд давж өгөөдөө вэжсэн чинь усанд орж исэн хоёр охин нэг чарлаад идэв. Очиод харсан чинь амар том могоо. Нөгөө ирлч өмөр дайрагч наа. Мань хүн шууд очиод галлын бөмбөг явуулсан юм яасан дэлбрээл. Старуулж агаад нөгөө эрт нь зэвсгийн шидэж өгдөг. Зэвсгийн шидэж өнгөтэй дээрэс нь хүчин нэмэгдүүлээл. Ягаан үстэй охин шууд өсөж очингуудаа голоор нь таслаа ичдэг. Тасарсан биетэй ч гэсэн усан дээр тогтоод идэг за. Дараа нөгөө шид нь галын бөмбөг гээл явуулсан чинь бүр үнс олтны шатаагаад ялчдیں۔ Ердөө ганцхан дайралтаар гээл гайхаа bijсэн чинь ягаан үстэйгийн нөмрөг нь унцдаг. Дараа нь эд зүйлсээ хадгалах шид ашиглаж сурах гад зогсож гинөө. Мань хүнийг харах юм бол газрын дээр уулаа алдагдуулсан мөр үйдэг. Дараа нөгөөд ч мөр чаддгүй. Агуулах гэж шивнчмээр ах ингэс чинь болдیں۔ Нэрэл агуулах гэж шивнсэн болж байдаг. Бүгдээрээ л бүх зэвсгээ тэгж алгуулгасаар орой олгоо мань хүн ганцаараа харуул болчихсон сууждаг. Нөгөө чинь ярилцаал нөгөө ягаан үстэй охин манай багт орсон л баярлаа гэж байгаа. Энэ охин нь болохоор багтаа амьдарч байсан газрын шатаад ганцаараа л өссөн болж таардаг. Тэгэл адал явдал хайгч болсон. Мань хүн ойрын занаас сэдэн мангасууд мэндэрч байна. Бусдыгаа сэрээ гээл харсан чинь баахан аалснууд. Мэдийг яагаад ч юм байгаа газрын юм мэдчихдэг. Тэгэл нөгөө баахан том аалснуудаас чинь зүгтааж гарна да. Тэгэл гүүгээдсэн чинь баахан аалснуудыг бүслүүлчихдээ юм байна. Шидний таяг нь дээш нь наалдуулаад бүслүүлчээд вэжсэн чинь мань хүн өөрхөн шидийг ашиглаад бүгдэнд нь 5 өөр төрлийн чадварууд бүүст хийждэг. Сэлэнтэйгэн чинь бүх аасны шүлсүүдийг арилгаал. Дараа нь хамгийн том нь үлдэж байна. Дараа мань хүн тушаагаад галт бөмбөгөө дээшээ байрлуулад нөгөө харваачаар галтсан хийлгүүлэнгүүтээ бүгднгийн ноноо шатаагаад үнс болгочдөг. Дараа мань залуу тушаасан дуучлаараа гэтэл нөгөөдөн ч тэр чи юм да сайн юм байна. Зүгээрээ цааш ч гисэн найдаж үйгдэг. Бүгдээрээ хадгалах шидэ ашиглаад цааш замдаа гарч байгаа. Өрдгөөрийг мань эхлэхэд мань хүн өмнөх шигээл харуулт гарan сууж байгаа. Тэгээ юм бодоо сууж ахт нь багийнх нь 2 гишүүн хурж идэг. Эрснээ санаан зовж байгаа юм л та.
Өдөр шинэгүй ингээл байнгын харуулт гараал манайхан болохоор энэ бай тухайл нойргоо хонж үлдсэн гэж байгаа. Энэ яриаг нөгөө хоёр багийнхан гişүү харж идэг. Дараа өдөр нь даалгавраа биелүүлэхээр явж байна. Тэгээ явжсдаа амархаар суух болоход мань залуу эргэн тойронд амтан идэр байна уугүй юу гэд чадвараа ашиглан харж мэдэрч байгаа. Яг үст дэлгэхдээ нэг холын зайд мэдэрдэггүй гинэ. Тийм болохоор хашир исэн дээр байх гээл. Оройн нолж буудлахаар болтоход нөгөө яавстай хүн чинь мань залууг бидэрт итгэдэггүй багтаа гэж бодож байгаа. Бүхий л ачааллыг өөр дээрээ тулгаал. Харин өмнөх шигээл мань хүн харуулъя гэж хад бамбаа ашиглагч нь гарч ирээд хоёул зүг тийш яваад ирэх үг гэжээ. Харин мань хүний оронд нөгөөдг нь харуулахаар үлдчихэж байгаа. Тэгснэ баах мод холбож уяа татаад энэ уяанд орооцолдох юм бол дуурдаг гэд өнөөдөртөө мань хүнийг амар гэж байгаа. Мань залуу яахан бэ гэсэн чинь чи биднийг ерөн багийнхна гэж боддtiin үү гээл. Яг үндэ мань хүн өөргөө дутман хүчтэй сул дорой гэд явгандаа жоохон ч гэсэн туслая гээл ингээл гүрийгээд байгаа тэр багийнхан гişүн болохоор бид нар ч гэсэн хаяатаа итгэлтэй гээл. Тэгэл өнөөдөртөө амарч унтахаар болдог. Дараа өдөр нь ягаустыг зогсож хахад мань залуу ус зөөж явж байхдаа ус зөөхөд туслахгүй юу гэж асууж байгаа. Хаяа ч гэсэн өөрөө тусламжгүй болж байгаа тэр. Дайсны гарууд болтой газрын зураг харж идэг. Нэг л юм сэдэж байгаа болтой. Харин манай багийнхан өглөө олж аян замдаа гарч байна. Гэхдээ сонин ойр хавьд ямар ч амтан харагддаггүй. Ойрын бүс ч гэсэн ойлгохтой амтан мэдрэгдэхгүй мань хүнд. Тэг хамуучаа гаргаж байгаад хамгийн хол зайндаа мэдрэх чадвар ашиглалтал 10 км-ийн цаана маш олон амтад харагдаж ингэж байгаа. Тэр газар нь болохоор мань залуусын даалгавраа биелүүлэх газар нь заа. Мань хүн нэг холын зайд мэдэрч чадахгүй гэсэн штэ. 10 км гэсэн чинь өөдөж идчих юм уу гайхал. За тэгээ нөгөө газар ирсэн чинь баахан сүрэг чоннууд байна. Энэ чоннууд байгаа тосгоныг өмүүлээд байгаа юм байна гээл. Мань хүмүүсийн даалгавар болохоор энэ чоннуудыг явуулах юм шиг байлээ. Харин тэдний хараач нь тэн дунд нэг харан байна гэж хэлж байгаа. Нөгөөд нь харж чадахгүйсэн болохоор мань залуу өөрийнхөө харааг сайжруулж байгаа тартал нээрэл хар зүйл үйж идэг. Тэгээ бусдынхаа ч гэсэн харааг нь сайжруулаад харуултал хараа авраа цацруулсан нэг чулуу үйждээ. Тэр чулуу энэ амьтдыг татж байгаа зүйл юм шиг байдаг. Бас амьтын удирдах чадвартай хүн байдаг гэж байгаа. Дараа мань хүн өөрийнхөө чадварыг ашиглаад ойр хавьд өөр амьтан байна уу гэсэн чинь зүүн талаас нь баахан амьтад өөрсдийг нь чиглээд ирж идэв. Ирэхээс өмнө тэр хар чулууг устгах хэрэгтэй гээл. Нөгөө харваачиг чинь тэр хар чулууг онж чадахгүй гэж байгаа. Харин онж чадах ч гэсэн устгаж дийлэхгүй байхаа гэхэд мань залуу хүчийн сайжруулаад өгөх болохоор оноход л болно гэж идэг. За тэгээ чиглүүлж байгаа л харавтал мэдээж онцдог. 3 төрлөөр зэвсэг болон харагч чадрын хүчийг сайжруулад ганцхан уналтаар устгачдаг. Ийм хүчтэй юм уу гэж нүүдэж гайхал. Онохын хувьд бол харваачин өөрийнхөө хүчээр онсон. Мань залуу хүч чадлын л эсгсэн төдийгэл. Тэхэж жагт нь нөгөө сүрэг амьтд чинь хүрээд ирнэ. Задгаа мань хүн төлөвлөгөө боловсруулдаг. Шиднийхээ хүчийг сайжруулаад дайрагч байгаа болтой. Бүр тулаад ирэхийн зай тавьчихэдэл болоог байна гэж гаал одоо дайр гээл. Хүчээр нь бүр галт шуураг дэгдэг хайждаг. Газараар явж байгаа амьтд чинь бүгдээрээ шатаал. Харин дээгүүр нисэж байгаа амьтад нь утааны цаасныг харагддаггүй. Утаан донд нөгөө хараач нь харж чадахгүй болохоор мань хүн бодлоор ярилцдаг чадвараа ашиглаад утаан донд байгаа амьтдыг зааж өгдөг. Тэгэл нөгөө хараач нь бүгдийг нь хараад унгаач нь газараар явж исэн амьтдыг бүгдийг нь устгаал явжсэн чинь галаа унтраах хэрэгтэй болно. Нөгөө шидний чинь маанаа дуусаад мань залуу өөрийнхөө маанаг өгөөд бороо оруулдаг. Бүр тэр чигээрээ шатсан байсан аадар бороо оруулан галын унтраачдаг. Тэгэд бас нөгөө шидний чинь хүчин дуусаал. Зингээд арайч нэгэн бүх амьтдыг устгаж чадж байгаа. Хариулцсан хэд хэдэн амьтдыг ягаа үстэй болон бамбаа ашиглагч нь устгахаар явдаг. 5 дугаар ангимаа эхлэхэд нэг араатай охиныг нэг залуу хулгайлаад аваад явж идэг. Араас нь гүйж байх найз залуу нь болтой. Хизээч өршөөхгүй дээ гэл. Харин дүр солигдоход энэ даалгавар нь биднэрт зориулсан занг байсан байж магадгүй гэж ярьж идэг. Тийм болохоор яарал та хот руу буцсан дээр хог гээл. Ийм хол ирчээ яаж тийм хурдан буцах юм бэ гээл. Мань хүн маанаг нөхдөг юм уужиг болтой. Ууснаа бүх хүмүүсийнхээ хордыг сайжруулад гүүгээд явчдیں۔ Нөгөөд нь хүлээлттэй гэс чинь өөрсдөө бүр амар хурдан гүүгээл. Ийм хурдан гүйж байгаа өөрсдөө харж гайхаал. Дараа нь зурглаас солигдоход дайсны талын хүмүүс болтой. Бүх амьтдыг захирч удирдах зорилготой юм шиг байдаг. Тэр хар хараалтай чулуун ч гэсэн эднийх гэсэн үг. Хэн картаг нөгөө араатай охин нь мангас удирдах чадвартай юм шиг үйлээ. Тэгэл хулгайлаад нөгөө нэг хар чулууч нь үйлдвэрлэж идэг. Дараа нь зурглал солигдоход мань хэд гүйсээр л
Мань хүн өөрхөө шидийг ашиглангаа бас ингээ гүүгээдэг болохоор бас их ядарч байгаа гэж бодож байгаа байхгүй юу? Чамд айгүй ачаалтайгаастай гэхэд мань залуу тултгаас илүү их зүгтгтай их анхаардаг байсан болохоор энэ байтугай маанаг ингэ тэсвэрлээ сурчгсан гэл. Ганцаар ойд амьдрахч бас тамшиг байсан шүү гэл. За тэгээд хэсэг аман суучаад буцаад бүх хүмүүсийнхээ хурдыг сайжруулаад дахиад гүйж эхэлдэг. Ой амьтдыг үргээд л бүр гүйж байгаа юм да. Гүй бас дахин гүй. Ядартлаа гүйгээл хэсэг амарж байгаа буцаж гүйгээл. Тэгж явсаар нэг уулын хажууд жижигхэн байшин олдог. Харин дөрөв солилцоход хідэн нөмрөг зүүсэн хүмүүс нэг бөмбөлөг тойроо зан хуйл хийж байгаа болтой. Мань залуу болохоор энэ байшингаас нэг юм мэдрээдэг байхгүй юу? Тэгэл орхуу яах ийх үү гэл. Мань хүний мэдэрснээр тэр дотор чөтгөрүүд байна гэж хэлдэг. Шидэд таант улсын чөтгөрүүд гээл. Уг нь бол энэ хавар чөтгөрүүд байхыг хатуу хоригдсан байдаг гэж байгаа. Эхлээ хот руу очиж Хүлэг баатруудад мэдгдсэн дээр гэхэд мань хүн явахаас өмнө илүү сайн мэдээлэл цуглуул хэрэгтэйгээд орохоор болдог. Чөтгөрүүдийн хажуугаар бас чулуун шидийн хүч мэдрэгч ийн гээл. Тэгээ байшин руу ороод харсан чинь хинч байдгүй. Мань хүн мэдрэхтэй энэ доор байна гээл. Тэгэл багийнхны хүчийг сайжруулаад доошоо цөмлөөл орондоо. Шууд нэг нь толгож авангуудаа та нарын юу хийж байгаа юм гээл. Нөгөөд чинь юу ч хэлэхгүй зүхтаагч шүү. Ингээл зүхтаагаараа гээл хорийн болгож тавьсан чинь нэг нь болохоор цаашаа зүхтаад орчдөг. Нэг цагаан ямар боосын мөргөөл зүхтааж шүү мөнгө дурагч нь. Нөгөөд чинь ч тэр чамаг хэр хоол зүхтаагч нь харнаа гээл. Цагаустай өхнийг шууд хурд нэмэгдүүлэгчээрээ нэмэгдүүлээд очиод шууд ардан гарчдаг. Дараа нөгөөдхийн буулгаж хартал нөгөө араатай охин ч байж дий. Шууд нөгөө гэр тавиачаад сэрэндээ. Манайд болохоор энэ одоо юу охин бэ гэл. Мань залуу болохоор араат хүн байна гэж шилж байгаа. Дараа мань хүн эмчилж босгодог. Өмнө нь ягаад ч багш нь шид туршигээл мань хүнийг уугаад идэг байсан шүү дээ. Тэрийг бас сэрж байгаа. Тэгжсэн нөгөө араатай охин чинь сэрдэг. Нөгөө ягаа өстэй охин чинь чи хин бэ? Юу вэ гэл. Нөгөө охин нь болохоор нөх юм дуурахгүй. Дараа нь мань хүн асуухтаа чи ярэ магсуудыг өдөрлөж чаддаг юм шүцтэй гэж асуудаг. Дараа нь зурглаас солигдоход нөгөө хараал идсэн хар чулуун дээр чинь 2 сэрэг ирснээ энэ юу вэ гэж баахан амтнд бариулаад ямар ч хэсэн нэгэн зүхтаад нөгөөх нь бариулаад үлдчихэж байгаа. Тэгэл нөгөө охиноос чинь магсуу чиний хүчийг хүчээр ашиглуулжээ гэж чөтгөрөө түүнийг зэвсгээ болох гэж ашигласан гэсэн үг. Тэдний зорилго болохоор Ишитаро хот руу дайрах эсвэл аль хэдийн дайраад эхэлчихсэн байх гээл. Тэгэл шууд гараал гүййл мань хүн орчин тойрныг мэдрэхтэй ойдунд өчнөө ийм чулуу байгааг мэдэрдэг. Дараа нь тэгээд 2 хуваахт оролдیں۔ Нөгөө багийнхнаа бүгднгийн нөгөө хот руугаа явуулаад харин нөгөө хараал эцсийн чулууг мань хоёрыг дэвхгүй болгох. 6 дугаар анги эхлээд нөгөө Баатрагээд дуудагдаад байгаа нөхдүүд дэр ирдэг. Өөрийгөө бүр амар хүчтэйгээд бардчихсан. Бусд нь жоохон тоогүй харагдаж байгаа. Хүч чадал нь өмнөшгөө байхгүй байгааг анзаарсан болохоор тэхэж яхад нь нэг цэрэг үржээд энэ хот руу 10,000 гаруй амьтад дайрч ингээд харин нөгөө бардам залууч нь бидэрт найдаж олноо гэл. Өөрөө чинь тийм итгэлтэй байгаа за. Өндөө бол мань хүнээр л чирэгүүлж исэн гар штэ. Дараа нь зурглаас солигдоход нөгөө араатай охин болон мань хүний зурглаар гардаг. Залуу эдгээр амьтыг бүгдийг нь устгах ёстой гэхэд амьтдыг гимтэхгүйгээр явуулж болохгүй мө гэж асууж байгаа. Зүгээр л өдөртөөлж байгаа болохоос гямарч гимгүй амьтд штэ гэл. Дараа нөгөө охин ч өөрийнхөө хүчийг ашиглахаар болтол мань залуу чадрын нэг хэсгээл ашиглаж байгаа. Зурглаас солигдоход нөгөө Баатрагээд байгаа хүмүүс дээр ч нэрдэг. Хүч нэмэгдүүлэх шидтэн л тайжиг болтой. Нөгөө адал явдал тайгчдыг чинь бүр муулаад сул дор яас ийсэн гэл хэрэлдээд харин цаанаас нэг өвгөн гарч ирдэг. Бидний дайсан зөвхөн мангасууд гээл. Хэдэн мангасыг зүгээр шидээ ашиглаад харваачд нь харваал дуусчин үсттэй гэж асуудал. Зарим шид нь хамаг хүчээ ашиглаад ганцхан мангас л ялч чадна гэл. Харин тэр багийнхан шидэн ч бас миний хүч ч гэсэн тэгж эргэлзэж гин гэж байгаа. Бусдыг нь ч бас хүч нь буурчихсан. Эцэнсийн болсон юм чинь мань залууг явснаас хойш гэж байгаа. Энд байгаа ганцхан чийл анзаараагүй байх гээл. Чам Баатар гэх ирэхгүй гэсэн чинь нөөдч уурлаад дайрсан чинь нөгөө шар өстэй охин чинь цогцолтын амархан хаачдаг. Нөөдч мөр ичээд өөлийнхөө охин шиг цухтаагаад яваад өндөө. Нөгөө хүмүүс чинь суурхлаасаа арай өөр байна даа гэл. Дараа нөгөө шар өстэй охин хэлдэг. Лойд гэх залуу хайж ийн гэж байгаа. Энд тэр хүн байгаа юу гэж асуудаг. Дараа нь дөрөв солигдоход нөгөө хар чулуун дээр чинь ирж байгаа. Нөгөө араатай охины чинь чадвараа ашиглах гэтэл нэг зүйл саад болоод байна гэдэг нь энэ хараалтай хар чулуу. Тэгэхэд үүнийг идэвхгүй болохоор хоёулаа үл үзэгдэж болоод чимээгүй очиод нөгөө хараатай охин чинь чадвараа ашиглаад хараал эцэн хар чулууг нь идэвхгүй болгож байгаа. Тэгэл өдөрдөөсөн мангасууд чинь буцаад явж өгдөг. Дахиад 2 газар үлдсэн гээл.
Харин нөгөө хотынхэн чинь бүгдээрээ Балтикад ирчихсэн байна. Нөгөө өвгөн чинь Лойд буюу манай залууг энэ хотын ганц найдвар гिचгсэн за. Нөгөө шарвстай хүн чинь болохоор бүх үннийг хэлж байгаа байхгүй юу? Бидний Баатар гэж явсан тэр хүний ач гээл. Тэгээ тэр гэж асуудал нөгөө өвгөн чинь тосгон руу даалгаварт явсан гэж хэлдэг. Тийм болохоор бөөнөрөө тэр хүнийг ирэх хүртэл заавал тэсгэж үлдэх ёстой. Тэр ирчих юм бол аврагдана л гэж найдаж байгаа байхгүй юу? Тэгэл нэг мэдгээд энэ их хүмүүсийн ганц найдвар нь манд залуу болчихж байгаа байхгүй юу? За тэгээд нөгөө амьтдын чинь эсрэг байлдж байгаа. Харваачт нь харваал, шид ашигладаг эдэн шидэрээ дайраал. Тойруулаад нөх хөвчгсөн тийш нь ононгууд усны шидээр урс усгаал зарим нь хөвөлжж байгаа. Аль хэдийн орой болчий. Мань багийнхан чинь хот руу гүйсээрл. Бид яарвчлаг хэрэгтэй ингээд амраад иж болохгүй гээл гүүгээд байгаа. Дараа нь дүр солигдоход Лойд болон араатай охин нөгөө хараалцсан хар чулуунд чинь л идэхгүй болгоод явж байгаа. Сүүлхээ чулууг идэхгүй болгоод байжсэн чинь нөгөө араатай охин чинь нэг юм цогуулаад үл үздэг чадвар нь гарчдیں۔ Нөгөөдийн амтных нь хараалын үж гарчихсан ч гэсэн араатан магч амьд болохоор л дайрах гэдэг. Харин нөгөө талд хотын чинь бөөнөрөө хамгаалаад ари чин дуусчин үсчин араас нь дахиад ирсээр идэг. Нөгөө араатай охин чинь яг бариулахын даваа дээр мань хүн гарч ирээл. Үсрээл бултаад идэг. Үүнийг харангуйтаа нөгөө охин чинь ягаад нэгч дайрахгүй байгаа юм бол гэж хэлтэл өмнө хэлжсэн үгээ санаад чадвараа ашиглан нөгөө амьтдыг явуулдаг. Энэ хүн араатай охины хүч нь болохоор яг үндэ амьтдыг өдөртөх биш харин ярилцах гэдэг. За тэгэл мань хоёр хот руу буцахаар болж байгаа. Харин хотод болохоор баахан л та юм болж байна. Нөгөө багийнх чинь ирчихсэн амьтдтай зэрэг тулдаал. Ари чим хамаг бичээрэл тэсээд байгаа. Сүүл рүүгээ хамгаалтан задраад зарим зэргүүд нь өгөж шархтаж эхэлдэг. Нөгөө өвч нь ингээд өнгөрчтэй гээл байжсэн чинь нөгөө араатай охины чинь дуу хоолой сонсогдож байгаа. Мань залуу хүчийн сайжруулаад араатай охины хүчийг ашиглан бүхий л амьтдыг буцааж чаддаг. Тэгээд ингээл бүх зүйл дуслаа юу гэхэд үгүй. Чулуун аврагтун гоблинууд үлдчихсэн байдаг. Өдөрдөх боломжгүй дайрсаар. За 7 дугаар ангид эхлэхэд нөөник чөтгөрч нь аль хэдийн нөгөө хот чинь устчаа үздэй гэсэн чинь бүх мангасууд хараад дойруугаа явцгаасан гэдэг мэдээ авдаг. Дараа нь дүрс солигдоход хэдийн мангасууд арилсан ч гэсэн нөөник чулуун гоблинууд нь үлдээд ерөөсөө буцдаггүй. Мангасуудаас арай өөр болтой. За тэгэл нөгөө хоёр чинь гүүцгээгээл үсрээл нөгөө төрөөгөө хүрээд ирдэг. Хэдхийг хүчээ зарцуулсан болохоор жоох ядарч сүгдэж унаал. За тэгээд эдний чиглэлд хотын захирагч нь хүрээд ирдэг. Нөгөө араатай охины чинь хамгаалуулахаар цуг явуулцдаг. Чиний чадварыг тус олсон шүү гээл. Тэснэ нөгөө хүн чинь хотын ганц найдвар гээл. Яг би ганц найдвар гэсэн чинь нөгөө Баатар чинь ирээгүй гэдэг. Тэр бол хуурам чамтэн гэсэн чинь өөдөг чинь шарх авчижээ. Мань хүн шархын тэр дорн л имжилдэг. Хэтэрхийн гүн шарх байсан болохоор сүрж умчгаал. За мэдээж энэ хотыг хамгаалахын тулд зөвхөн гоблинууд үлдчихсэн байгаа. Нөгөө зэргүүд нь хата хамгаалах гал дайрж байгаа. Наад чи ингийн чулуун гоблин шүү гээл. Шид ном сум юусоо үйлчилдэггүй. За тэгээд мань хүн энд байгаа бүх хүмүүсийн хүчийг сайжруулахар болдог. Дайралтын салаанхад нь хүч чадлын хүч, харин шидний салаан шидийн хүчийг нэмэгдүүлдэг. За энд байгаа бүх хүмүүсийн хүчийг сайжруулсан шүү гээл. Гэтэ нэх утгагүй хурдлаарай л гэж байгаа. Нөгөө ягосттой чинь дээр гарангуудаа за хүмүүсээ бүгдээрээ сонсч илээ. Та нарын хүчийг бүгдээрээ 100 хүний хүчтэй тэмцүүлэхээр хүчтэй болгосон байгаа. За тэгээд намайг харна уу гээл. Нэг чулуун гоблинын ганцхан цавчлаар унагчдаг. Нөгөөд нь ч тийм байж шүү. Би ми айгу хөнгөн байна. Энэ чулуу ямар хөнгөн үд шиг юм бэ гэл. Дайралт бамбагийнхан дайраад шидийн салаа болон хараачийн салаа хүчээ нэгтгэж дайраад чулуун гоблинуудыг нэг нэгээр нь устгаж байгаамаа. Мань хүн ганцаараа цамхгийн дээрээс нөгөөдийг чинь харчихсан зогсож байгаа. За тэгэл бүхий л чулуун гоблинуудыг устгаад нэг гоблин үлдээл тэрнлүү дайрсан чинь манай хүний чадрын нөлөө дуусчихсан байдаг. Манай хүнч бүр тэр чигээрээ сүүлчгөө хүчээ шавхаад яг өстэй охины чинь сэлэмд бүх хүчийг өгчдөг. За тэгэл нөгөө хоёр бамбаа эрхлэгчтэй хамтраад нэг цогцолтоор унагчж байгаа. За тэгэл энэ хүдэнд ялж байгаа. За тэгээ холын занаас нөгөө өстэй залуу Лойдын хүч сайжирчээ гэж гисэн хардсан зогсож байгаа. Дүр цэлгэхэд нэг лойрч мөөрч ингээл нэг чөтгөр зогсож. Нөгөө нэг араатай охины ч аваа явчихсан штэ. Манай хүн тэр төлөвлөгөөг нураачсан мэлээ. Манай хүн саний үйл явдлаас хойш 1 хоног унтсан гинэ. Миний чадвар дутуу төлмөг болохоор л гээл бодож ирсэн чинь дахиад тэгж бодлоогээд гадаа гарч хүмүүсийг харуулдаг. Өөрөг нь хүлээгээд ийм олон хүмүүс хүрээд ирсэн байдаг. Тэгснэ мань хүн цонхоор гараа зүгтаагаад алуулчдیں۔ Нөгөөс нөгөө багшийн гэрт ирчихсэн. Хаалга онгойлгож байгаа л золтоо алуулчихсангүй. Тэдний гэрт бас 2 хүн байна. Нэг шагаавтар яхавстай эмэгтэй болон хөрвөстэй хоёрхтэй. Энийд болохоор домогт багийнхан гинэ. Энэ түрүүнд мань хүний талаар л асууж байгаа. Баатрийн багаас хөөгдсөн гэхдээ эс зэрэглэлийн багт орсон гээл. Лойд буудлынхан дээрээс харж байхдаа
Яагаад намайг гэд ийм олон хүмүүс ирчихсэн байгаа юм бэ гээл. Дутуу төлмөг чадвартай гал өөрөө голсоор нөгөөдөн ч тэр өөртөө ихтэй байлдаа л гэж байгаа. Энэ зан чанарын ч гэсэн нөгөө ногоо үстэлдэг. Ийм хүмүүс зарим хүмүүс бас дургуй идэв шүү гээл. Гэхдээ багш нь өөрийнхөө алдсан алдааг түүнд давтуулмааргүй байна гэж хэлж байгаа. Нөгөө тусганы иргэд чинь бүгдээрээ мань хүнд баярлаа гээл. Мань хүн болохоор би тулдаагүй та нар л тулалдсан штэ гэж байгаа. Харин нөгөө хутлаа Баатар гэж өргөмжлөгдөөд ирсэн гарууд чинь энэ үлдээс болж бидний Баатар их цолыг хурааж авантаа гэж гисэн байж дээ. Тэгснэ энэ хотоос үе Лойдыг Баатар гэдэг хот штэ гэл. Дараа нөгөө үстэй эрэхтэй чинь нөгөө нэг яг үстэй өрхний чинь 17 настай тэгсэн мөрлөө эс зэрэглэлийн элтчин гээл ярьж идэг. Сайн багтал явж байгаа юм байна гэж байгаа. Дахин нэг зүйлээр итгэн чөтгөрийн хаан дахин сэргсэн байж магадгүй гэж ярьж идэг. Гүү илгүүдээ тэрийг ялах гэж тэр амиа өргөн байж ялсан штэ гээл. Тэрний хөл зүгээр талаар өнгөрсөн зүйлээс юм гэж юу гэж бод. Зарайж биш үлгүүдээ гээл. Дараа нь дүрс үлгөөд нутгийн эзэнгээд нэг хаш ортон дээр хурж ирнэ. Нөгөө араатаа охин чинь энд байж идэв. Нөгөө тулаанаас хойш энд байгаа юм байна лээ. Энэ залуу нь болохоор өөрөө нутгийн эзэн гэж байгаа байхгүй юу? Нөгөөд ч тэр би бүдүүн гэдэгтэй ах байл гэж утсан гээл. Гэсэн мань залууч гэсэн манай багш гэсэн залуугаараа л харагдаг та. Тиймэрхүү хэдийн яриа өнгөрдөг. Харин мань араатаа охиныг алдсан нөгөө нэг залуу байгаа штэ. Араатаа охин чинь хайж сурглаа ерөөсөө олохгүй ажгаад сургын гаргасан байдаг. Энэ араатаа охин нь болохоор улсын 2 дугаар гүнж гинэ. Манийдээс гөөх зүйл нь болохоор тэр улс руу хамгаалаад аюулгүй аваач өгөх даалгаврыг л өгөх гээд байгаа. Энэ ажил чинь ордны цэргүүл хийдэг үстэй гэсэн чинь ордны цэргүүд анхаарал татах болохоор аюул тагж байгаа. Мань үдийг найдвартайгээд өгч явуулж байгаа тэр. Хэрвээ та янз бүрийн тоглоом тоглодог, Roblox stand-up гээл баталгаатай хаанаас аккаунт гол идрээ авахаа мэдэхгүй бол Юта Prime Office-ийг санал болгож байна. Пэйж утас линкийг коммент руу үлээч. Ороод follow хийгээд өөрөө guys за тэгээд бичлэгт орцгоё. 8 дугаар анги маань эхлэхэд өмнөх ангиас хойш 10 хоног өнгөрчихсөн байдаг. Нүүнэг улс руугаа 10 хоног гүйсэн л гэсэн үг. Утгагүй ингэж байгаа замд нэг хот таарх гинэ. Тэнтэй буудал шид томно гэж байгаа. Нөгөө яга өст олон шидтэй охин чинь манай араат эмэгтэй чинь халуун аршаанд орж үзсэн үү гээл. Тэгэл оройн усанд орж байна. Харин араат хүн чинь өмнө ерөөсөө хүнтэй хамт цуг усанд орж байгаагүй гинэ. Тэгэл ичээд ганцаараа суугаад идэг. Тэгээ арайч нэм ус руу дагж ороод дараа нь биенийхэн талаар галбир мэлбраа яриад араат охин болон шидтэй охин галбиртай гээл. Харин нэг яга өстэй охин чинь амтан дуртай болохоор жоохон чин нэмээд байгаа шүүлгээ ярьж идэг. Би жижигхэн биш гэдэгш би тарган биш гээл. Тэг хэрэлж яхад манд үдс бүр чийлэрсэн нуруугаа зүлхээ ээждэг үстэй тий. Мань хүний бодож яа шидээ сайжруулах уу гээл. Тэгж ухаж явахдаа нурууг нь бүр амар хурдан зүлгээ. Лойд би өглөө гэж ягаад буцаа буудлах газар ирдэг. Бүгдээрээ буудлаж амарч явах хэвцтэй ахиц дэвшил гарна гээд зарим нь маргааш гадуур гарахаар болдیں۔ Араатаа охин гүнж болохоор ерөөсө гадуур гарч үзээгүй. Манай болохоор шидээ сайжруулна л гэж байгаа. За нөгөө манай багийн нэг бамбата гараагчтэй баахан зэвсгэн дэлгүүрээр ороод гэтээ ямар ч чанартай ойлгохтой юм байдгүй. Дараа нөгөө яга өстө олон араатаа охинтой ч таарчдаг. Энэ хавар ямар ч ойлгохтой зэвсгтэй газар алхаа гээл. Тэгсэн нөгөө араатаа охин чинь тэр мухарт нэг газар байсан штэ гэж хэлдэг. Тэгэл орж ирээ зэвсгүүдийг харж ирсэн чинь нэг өвгөн "Юун тамийн тав хаавэ? Чи тэр агуулуудын нэг нүгэ?" "Үгүй ээ өө би нэг зүгээр зэвсэг харж ирсэн штэ" гэсэн чинь. "За тэгвэл хараа." Гэснээ буцаад өрөөрөө яваад орчдөг. Нээрэл чанартай зэвсгүүд байна гэж хэлжсэн чинь ардаас нэг золби өнөд гараад ирдэг. Энд чинь хүнтэй байгаа мó чи юу жоо гэсэн чинь зэвсэг харж ийн гэсэн чинь нөгөөд нь шоолж нэгээл. Ийм газраас зэвсэг хайж идэг чи дараггүй л дорой амтан болтой гээл. Манай хүн ч болохоор эс зэрэглэлийн дайчин штэ. Харин энэ болохоор А зэрэглэлийн энэ хавьд од гэж байгаа. Мань хүний зэрэглэлийг мэдхгүй дорой амтан л гэж доромжлол. Нэг бараа авах гал ирсэн нөгөө хүн чи юусоо өгөхгүй байгаа юм байна лээ. Өгөхгүй бол өвдөлт мэдрэх болчтой гээл. Тэгээд дайрагт нь мань хүн ганцхан гараараа хамгаалцдаг. Тэгээ гарын мус гэж унгаангуудаа агуулах гэдэг шидэ ашиглаад бабаа гаргаж ирээл түлхэж унгаагаад хаалгаа ачна. Дараа нь хаалгаа нээснээ эс зэрэглэл гэдгээ баталгаажуул юмаа үзүүлдэг. Дараа нөгөө өвгөн чин асуусан чинь зэрэглэлийг агуулгын дорой амтны хийх зүйл шиг санагдаад гээл. Тэгсэн нөгөө хүн би шийдлээ чамд тэрэг өгье гэж хэлж байгаа. За дараа нь дөрүсэлгөөд Лойд шидийн судалгаагаа л хийж шидээ сайжруулж байгаа. Дайралтын шид туршиж үзэж байгаа гинэ. Мань хүнүндээ нөгөө нэг шидтэй охин шиг хүчтэй гал гаргаж чадахгүй гинэ. Тиймэрхүү дайралтууд гаргадаг шидтэй нэлээд ховор эдэг гэж хэлж байгаа. Тэр нь ч баг үнэн шидтэй охин болохоор нэлээд ховор шидтэн дайрчдын охин байсан гэж ярьж байгаа. За тэгээд нөгөө шидтэй охин дээр чинь дүрс шилжихэд туршиж үзэж байгаа шид нь ерөөсөө бүздэггүй. Дандаа л бүтлгүүтэйл тэгэл нөгөө яга үстэй чинь ярьдаг. Баг огсаал нэлээд хичээнгүй хөхт байсан. Хичнээн олон удаа бүтлгүүдж байсан ч ерөөсөө бууж өгч байгаагүй гээл. За тэгэл нөгөөд чинь дахиад нэг гээл. Олон удаа давтаж хийсээр ариш нэгэн бүтлээ гэсэн чинь нийгэм дээр хөл алдаа талтраад унчтیں۔ Тэгэл үжил чинь ардаас нэг хүн ойртой түрээд ирж байна.
Тэгэл хинбэг харсан чинь мань бамбаатай залуу ээж идэв. Юусан бэ гэхээр нөгөө хүн чинь шийдлээ гэдээсэн нь домогт бамбаагаа түүнд өгөхөр болж исэн юм бэ. Яасан ч хөвдөрхөөргүй домогт бамбаа гэж байгаа. Харин зүгээр ч өгөхгүй нэг болцолтой гээд ойрын үед ой дотор нэг дэлбэрэлт олоод чөтгөрөө туршилт хийж иж магадгүй гэж бодож байгаа гинэ. Тэр асуудлыг шийдэж өгвөл бамбааг өгье гэж хэлсэн байгаа. Мэдээж нэг туршил муршил хийгээд байгаа нөхөр чинь мань нэмэгтэй шидтэн намайг чөтгөр болохтой яах вэ гэл. Тийм хүчтэй байсан мэгээд харсан чинь нэг нуурыг ширэгтэл нь байхгүй болгоцсон мэдий. Дараа нөгөө хүн дээр ч хурж ирээл манай хамтрагч байсан минь аавчлаарай гээл. Тийм үү болж тээ. Энэ бамбааг аваад явдаа гэж хэлж иддэг. Энэ бамбааны эзэн заавал чийлэх хэрэгтэй гэж байгаа. Бас дээрэс нь ингийн адал явдал хайгч энийг өргөж дийлдэг гэж идэг. За тэгэл нөгөөддөө бамбаагаа гайхуулаад нөгөө шидтэй охинжоос шин шид сурсан гэхдээ аюултай гээл. Тимээ тийм нуурыг ширэгтэл байхгүй болохоор аюултай гэж байгаа. Нөгөө явстай охинч нь ахиц дэвшил гаргахын тулд хотоод борлогдох ёстой. Идэцгээ гээл дагуулад явж байгаа. 9-р ангилгээд нөгөө харваач чинь бил ганцаараа ахиц дэвшил гаргадаггүй гээл. Тэгэл нөгөө өчигдрийн явдлаа яриад явж исэн чинь нэг хүүтэй мөргөлдчихдээ. Тэр хүүхдэн ч бас адал явдал хайгч гинэ. Гэснээр мань үнээс гинт та натаа нэг баг болохгүй юу гэж асуучдیں۔ За тэгээ энэ хотын адал явдал хайгчдын бүлгэнд ирдэг. Сонин царай гараад гүйдсэн болохоор татгалзах аргагүйсэн гээ. Гэтэ нэг л удаач уул гэж байгаа. Харж байгаа хүмүүс нь нөгөө рим бэжтэй ий зэрэглэлийн гээл. Хамгийн доотлын төвшин мань харваач ч худлаа ярддаг. Би ч бас чиний ойролцоо төвшин гээл. Нүуний явстай охин чинь намтдан харж яваал. Тэгээд гисээ барьж үзээ. За яад явгаасаа тулдаа турчин гээл. Тэгсэн нэг авгаа олон хитэн хүмүүстэйг нэг хүүхдээ дээрлэх чинь энэ хотын язгууртан гинэ. Тэгээд дээрлэх чагт нь мань охин чинь нүүний аваач наа охин хурдан бариач гээл. За тэгэл 3-9 эсрэг ганцаараа хөнгөхөө үзчихдэг. Мань хоёр харваач нь даалгавар авсан болтой. Слайм он жагнах гинэ. Мань зулаа амархан харваад онцдог бол нүүний хүүч нь ерөөсөө ондгүй. Нөгөөдгөнч тэр ирээдүйнч бүрхэг байна даа гээл. За тэгээд дүр солигдоход нөгөө явстай охин чинь 3 эсрэг ганцаараа үзэлцэл зогсож чинь. Им хагад бууж өгс чинь дээрдээ гээл үйжсэн чинь гинт ардаас нэг шидтэн шидийн тойрог үүсгээд гинжлээд барьж авангуудаа шидийн сорж идэг. Тэгсэн нэг хөрөмтэй эмэгтэй гарч ирснээ. Дөрөөсрөө нэг арай шудраг ус байна гэснээ гүүж өчмөдөө бүгднгийн цохоод унагчдیں۔ Нүд нэмэгдсэн хор дөрүүлэнгийн унгаачаад ерөөсөө амсгаатахгүй нэ гээл. За тэгээд нөгөө язгууртан гээд авгаагийн чинь өөр төр мэдрэх гээл унагчдаг. Дараа ягуус төрөгч нь хөрөмтэй эмэгтэйгээ араас очиод яаж тань шиг хүчтэй болох вэ гэж асууж байгаа. Яагаад ил хүчтэй болмоор байгаа гэсэн чинь манай багт Лойд гээд хамтрагч байдаг. Өөрийн мэдлгүй түүнд хамаг найдвараа тавьчихдаг болчихсон гэдэг. Тэгсэн мань хүн баахан ном дэлгэцэн бүхэл шидээ сайжруулна гэж сууж тийм нөгөөдөн ч тэр санаа зовж хурж ирээл. Тэгсэн нөгөө хараатай охин чинь би Лойдыг аваад гарыг гэж байгаа. Нөөний хөрөмтэй эмэгтэй чинь манай үний багшийнх нь нэг багийн гишүүн ногоцтэй. Аймат руу дагалж яваад хичээл заахаар болж идэг. Тэгсэн нөгөө агуулах гэдэг шидээ чинь гаргаж ирдэг. Би шидээг анх Лойдоос л харж исэн гээ. Нөөний хараатай охин болон Лойдо цуг юм идчихсэн сарaan сууж идэг. Тэг хараатай охиноос нэг зүйл асуудаг нь чиний чадвар амтантай сэтгэлээр холбогддог гэж асуудаг. Төрөлцөлтгөөд нөгөө хараач хоёр чинь мань залуу нөгөө хүүд яаж харахыг зааж өгч байгаа. За тэгээд энэ ирчээрээ бүгдийг нь хараад дуусгая гээл. Нөөний хөрөмтэй эмэгтэй чинь яг өстөд эхнийхээ хичээлийг зааж байна. Холын зайн завжилт болтой. Амар болоос нэгхэн завжилтаар нэг модыг унгачдаг. Тасчих юм бол амархан гээл. За дараа нь хараатай охин болон Лойд дээр ирж байгаа. Сэтгэлээрээ холбогддог гэдэг нь эртний шид гинэ. Мань хүнчтэй тэрний талаар судалж би сурах боломжтой юу гэж асууж байгаа. Тэгтэл боломжгүй харин ашиглах юм бол тэнгэрийн хэсгээл хүртдэг гэж идэг. Эртний шидийг зөвхөн сонгогдсон нэг л ашигладаг гэж байгаа. Тийм болохоор ашиглахыг оролдоод хэрэггүй ах гэж хэлдэг. Мань залууч тэр хурдан ойлгоод заал гэж байгаа. За тэгээд нөгөө харваач хоёр дээр ирэхэд бүх слаймыг харваад устгачсан байдаг. Тэгэл ээжс чинь нэг аврах том аал сүрээд ирдیں۔ Дээд төвшний мангас гинэ. Нэг харваад онсон чинь ерөөсөө үйлчлдэг. Тэгээд дараасан харуулт хийгээч гэсэн чинь акулах гэж хэлээ сумаа гараад харваад идэг. Тэгэл нөгөө мангас чинь ялаад аваач өгөндөө. Нөгөө хүмүүс чинь гайхалтай гээл. Бүхэл нэр хүндийн мань хүн энэ хүүхдэд өчөж байгаа. Нөгөөдөн ч тэр тань төв уулзсан уулчлаа. Мань зал болохоор арай л их уучлалгүй жинаа гэж байгаа. За дараа нь хутлаа ирснээ хэлж өөрийгөө эс зэрэглэлийн адал явдал хайгч гэдгийг харуулдаг. Нөгөөдөн ч тэр уулчлаарай гээ. Нөгөө явстай хүн чинь хэлснийхэн дагуу хийсэн ч юусоо бүздэггүй. Харин нөгөө эмэгтэй чинь дасчвал амархан штэ гээл. Ийм зүйлийг амархан гэж байдаг та аргагүй л дээд зэрэглэх юм аа. Тэгэд өөжс чинь дээрэс нэг араа туунж ирээд нөгөө эмэгтэй чинь хамгаалахын тулд өөрийнхөө хамаг чадлаараа дайрж нөөний чадвар нь бүтчихдэг. За тэгээд чадлаагээд унтаад үдий. Нөгөө чинь бөөнөр ирж гисэн. Мань яхаа үстэй өхний чинь хайчих хаа гээл. Тэгсэн үүдэнд нь нөгөө эмэгтэй чинь хайчаад яваад гисэн байдаг. За тэгээд маргааш нь болж аян замдаа гарахаар болж байгаа. Мань Лойд болохоор ганцаараа үр дүн гаргаж чадсангүй гээл гүнэглээ. Тэгсэн мөртлөө баахан шидмэд сурчгсан шидээ сайжруулчихсан л байгаа юм л та. Нөгөө эмэгтэй чинь манай үний багш дээр хүрээд ирчихсэн. Хурамч нэрээр очиж харсан гээл.
Өөрөө явуул яасан гэж хэлтэл за би дисгүүн араас нь явлаа. 10-р анги маань эхлэхэд нэг ордон дотор болтой нөгөө чөтгөр чинь нэг хүнтэй яриад байгаа болтой. Нөгөө нэг араатай охины чинь алдчихсан гээд энэ чөтгөрн тэгээл загнуулаад үйждэг. Яаралтай хурдан ол гэж байгаа. Хаанагаанч мэддэхгүй байгаад яаж болох юм бэ гэтэл хээ хам би олж өгч чадна гээл. Адал левел хайштаар хамгаалуулаад улс руу ирж байгаа гэж хэлдэг. Дөрөв цөлтгөөд мань хэд явж байна. Замдаа ойдгаа гаргачихсан тоглоом тоглочихсан л явж байгаа. Тэгсэн гинт юм өдлөөд гараад ирсэн чинь туулаа нэгэл ойр хавийнхийг шалгаж үзсэн чинь ямар ч мангас байхгүй нэгдэг. Тэгээ нэг хэсэг сууж амарнаа. Мань хүн амарч явахтаа ч гэсэн манайхан бүгдээрээ сайжирчээ гээл. Би л ганцаараа хүч тутмаг байгаа юм шиг байна гэж хэлдэг. Бусд нь болохоор чи өөр хүчит итгэлтэй л гэж байгаа. Нөгөө шидтэй охин чинь бид нар улсад бэлтгэл хийж явахдаа чамаа гүйцэн л гэж бэлтгэл хийжсэн гэдэг. Дараа нь зурглаас солигдоход мань хүний багш чинь явж байна. Нэг ордон руу орох гэсэн чинь нөгөө хамгаалагчд нь оруулахгүй шидээрээ тархины ховстойгоо орчиж байгаа. Ийм гоё газар амьдарч байгаа мүү гээл. Тэгээ нэг номын санд орсноо нэг нууц хаалга нэгээд ордорсон чинь нэг араад хүн байж байна. Мань багшийн хуучны танилан л болтой. Сүүл уулзахтаа чөтгөрийн хааныг дарахтаа л уулзсан гэж байгаа. Багш болохоор нэг юм судлуулъягээд нэг ном гаргаж ирээд түнд өгж байгаа. Энэ номноос чөтгөрийн хааны хүч чадлын жоох илэрхий байна уу гэж шалгуулж байгаа тэр. Мань хүнд улс руугаа явсаар газрын зураг хараа явж исэн чинь нэг манан гараад ирдیں۔ Мань хүн чадвараа ашиглаад ойр хавийг мэдрэх гэсэн чинь чадвар нь нөлөөлдгүй. Ямар ч шид нөлөөлөхгүй. Мань эцч дээр зэвсгэж гаргаж чадахгүй байгаа. Тэгээ буцаад хот руу зүгтаадаг. Зурлал багш дээр ирэхэд мань лойтыг сонгогдсон нэгэн байх боломжтой гэдэг. Сонгогдсон гэдэг нь эртний шид ашиглах. Мань үнийг бэлтгэхийн тулд өөрхөн чадлаа сэт давсан даалгаврууд өгдөг байсан гээл. Өмнө мэрэлгээд хамтрагчаа алдсан гэсэн штэ. Тэн шиг зүйлд автуулахгүй тул гэж байгаа. Дараа нь хот дээр очиод манангийн нарилгсан чинь нөгөө нэг чөтгөрчин зогсч идэв. Үүнийг харангуй тэ нөгөө нам хулгаалсан чөтгөрийн гээл. Чөтгөрийн хааны 4 ноёдын нэг гэж байгаа. Тэгэхээр бас нэлээд хүчтэй л гэсэн үг. Тэгээд цэргүүдийн эсрэг тултгаар болж байгаа тэр манайд амархан цэргүүдийг буулгаж авсан ч гэсэн нөгөө нэг чөтгөрлөөч ямар ч дайрал нөлөөлдгүй. Араас нь дайрсан ч гэсэн юу вэ? Коож юм хаашийн. Сэлмэн бүр хүрээчгүй байдаг. Өөрхөн шидийг өмсгөл болгоод хоёуг болгоцсон гэж байгаа. Тийм болохоор гадны дайрал бараг л нөлөөгүй. Манайч дээр балраа үйжсэн чинь хэдэн мөс гарч ирснээр бүх цэргүүдийг хөлдөөгөөд нөгөө нэг араатны чинь бас хөлдөөчдөг. Харин нөгөө нэг турхаа чөтгөр нь болохоор манангийн бүтээсэн юм бэлээ. Тэгсэн араас нь нөгөө нэг ногоо үстэй залуучин гарч ирдیں۔ Чиний өчрөө болохоор ирлээ гээл. Нөгөө нэг мөс гаргаад ирсэн хүн нь болохоор мань араатай охины чинь багийнх нь найз нь гинэ. Адал явдал таагчуд ийм сул дорой юм уу гэжсэн за. Чирж байгаа л мань араатай охинд чинь загнуулаад. Энэ залуу болохоор баатрын хэмжээд хүрэх чадaltaй гэж байгаа байхгүй юу? Гэхдээ баатар гэж хүлээн зөвшөөрдгүү. Тэгсэн нөгөө нэг чөтгөрчин зүв зүгээр гараад ирдэг. Нөгөө мөсөн залуу чинь битгий сад бол би ганцаар үзэлцэн гээл. Бидээ ганцаар үзсэн ч барахгүй штэ. Түнлүү дайрлсан ямар ч дайралт нөлөөлдгүй. Улаан устай охин шидтэй охин ч орё гэсэн ч битээ гайвал гээд нөгөө хоёр чинь хөөгөөл. Харин нөгөө таалд ийм амархан дуусч байсан юм өс чинь энд нөгөө ногоо устай залууч нь ардан гарч ирээл. Чи яг хин юм бэ гэс чинь би зүгээр энэ манан арилгах гэж ирсэн алхимич байна гэж хэлдэг. Нөгөө мөсөн залууч ч мөр уурандаа үхээ ээж мө гүлгэмэн гээл янз бүрээ харааж өгнө. Энэ явдлыг харангуутаа л нөгөө чинь яагаад түүнийг баатар гэж хүлээн зөвшөөрөөг нь ойлгож байгаа. Яа ч юм нөгөө нэг чөтгөрчин ерөөсөө дайхгүй бултаал байдаг. Өндөө л өөрхөө хүчийг хоригдлуулж байгаа дайрж байгаа байхгүй юу? Мань хүн сануулж хэлсэн ч гэсэн нөгөө нэг мөсөн залууч нь тархин ч гэсэн хөлдөө маашин өөдөөс нь халц тулдаад тэгсэн нөгөө чөтгөрчин мань араатай охины чи аваа явчдیں۔ 11-р анги маань эхлэхэд нөгөө мөсөн залууч нь шууд тулдаа шарах авчихсан. Араас нь чадвараараа очигс чинь мөс нь хагарч унаад унжаагтын шидтэй охин чинь салхиараа хамгаалцдаг. Нүүд чинь ганцаар үзнэ гээл дайраал. Харин мань хүн хормын дотор шарахыг нийдээгээд миний төлөвлөгөөгөөр ажиллана гэж байгаа. Нийсчдэр л ойдод хитгээд үзээгээл. Снэцэст багаар ажиллахаар болж байгаа. Энэ хүн нэг юм анзаарсан болтой. Чиний чадвар хэрэг болно шүү гээл. Нөгөө нэг нэстэг хөлөг онгоцсон болохоор дотроо бүр лабораторитой туршилт хийх. Тэгснээ бүр тор дотор баахан амьтад байдаг. Тэгсэн нэг чөтгөрийн хаанаас олж авсан зүйлгээд чөтгөрийн хааны биений илтерхийг нэ. Үнэс жоохон хэмжээний чөтгөрийн хааны хүчнийхэн чадал мэдрэгдэж байгаа гэдэг. Магадгүй чөтгөрийн хааныг дахин амьлуулагч боломжтой. Нөгөө чинь чадвараа хослуулад агаар дээр мөс гаргаад тэрэн дээрээ гიშгээд гүгээд ирж идэв. Тэгээ хөлөг дээр нь гарч яад нөгөө араас нь нөгөө чөтгөрчин дахиад гарч ирж байгаа.
Манайхан хүмүүсийнхээ чадварыг бүгдийг сайжруулад тэгэл бөөнөрөө үзэлцгэр болж байгаа. Манайд ерөөсөд дайрсан ч ямар ч нөлөө идэггүй. Нөгөө дотроогоо чөтгөрчин ч гэсэн энэ чөтгөрийн хамгаалалтыг ямар ч хүн дийлэхээр гүйдэг. Дотроос нөгөө араатай охин чинь харангуйтаа бүсэн залууч нь өөр хүмүүстэй хамтарч байна гэж юу гээл. Өмнө ерөөсөө ийм байдалтай хэн харж байгаагүй гэж байгаа. Нөөдөг ч нэг зөхөж унагаагаал тэгэл бэжсэн чинь гар нь хөлдөө тасарчдیں۔ Яасан ч энэ чөтгөрийн хамгаалалт нь болохоор өөрийнхөө харсан дайралтуудаас хамгаалдаг гэж байгаа. Манайхан ихэндээ мэдээ алдуулагч энэ чөтгөрт хийчихсэн. Тэгэд өөрийнхөө гарыг хөлдөж байгааг ерөөсөө мэдрээгүй байдаг. Дараа нь чадвар нь арилаад гар нь өвдөж эхэлж байгаа. Хүй тугаар амьсгал ерөөсөө харагдахгүй болохоор хамгаалж чадаагүй нь тэр. Тэгээл араатай охин чинь буцааж үг гээл бууж өгөл гэж байгаа. Тэгсэн нөгөө чөтгөр чинь яваад орчиж гинөө. Манай эдж дээр араас нь гүйж ороод тэгсэн нөгөөдөг чинь өвч юм шиг царайлчихсан амьтдуудыг сулал гээд сулалж эднэртэй тултуулъя гэж байгаа. Нөгөө чөтгөр чинь болохоор битгий наадаг чинь туршилтанд ашиглана штэ гээл. Тэгсэн нөгөө араатнууд нь өөрлөн дайраад манайг авраарай гэсэн чинь нөгөө чөтгөр чинь амьтдуудыг удирдах чулуу гарч ирээд удирдах байна. Нөгөө өмсөн залууч чинь шууд араатай охин дээр хурж очингуудаа гаднах мөрхүүл нь хөлдөөж гаргаал аваад нөгөө дээр ирдэг. Нөгөө амьтлууд чинь дайраа гэсэн чинь араатай охин чинь хэрэггүй гээл. Тэгээ нөгөө араатай охин чинь дуулж удирддаг. Уршсан амьтдууд арай гайгүй болоод гэсэн нөгөө хөлөгч нь гинт чичрээд байна. Туршилтууд нь гинт улаагаад эхэлдэг. Болохоор нөгөө чөтгөрийн хааны чинь хэлтэрхий. Энээс сулаад байгаа юм гээл барьсан чинь нөгөө чөтгөрийн чинь нүдэн цагаараад надаа наа чулууг өг гэдэдий. Чөтгөрийн хаан өөрийнхөө орлох биетийг хайж ийн гээл. Тэгээл түүн рүү шидээд тэгсэн чинь нэг ягаан бөмбөлөг шиг болчдیں۔ Тэр бөмбөлөг рүү баахан амьтад бөөнөрөө орчдөг. Өссөндөө ороогүй хүчээр өөрлөг ууцгачж байгаа тэр. Араатайгд болохоор хүүхдүүдийн айдас сонсогдож ийн гээл. Нүүд чи олон хэлбэрт орж исэн нэг гачин амтан болоод хувирчдیں۔ Мань хүн болохоор энэ амтыг харж исэн гэж байгаа. Багшийн номон дээр нэг иймэрхүү амтан байсан гээл. Нүүнөө чөтгөрөө чи ганцхан зөхөөл алаа ичдیں۔ Гэснээр өгч яахтаа миний туршилт амжилттай боллоо гэж гисэн за. Өнөө багш чинь энэ буудалд чинь арх байхгүй мө гээл. Тэвчсэн нөгөө өстэй залуутай чинь таардаг. Арх уугаа сууж явах цаа байхгүй юм шиг байна гээл. Тэгэл араас нь очихор болж байгаа юм шиг байдаг. Энэ магс нь мэдээж аимшигтай хүчтэй. Энийг ингээд алчиг гэхээр дотор нь гимсэмгүй хүчний амьтад байгаа гээл. Бид нар ингээд байж байгаад өөрсдөө алгуул ингээд дайрхаас үр сонголтгүй тэгсэн ч ямар ч нөлөө хийсэнгүй. Төгсгөлийг мань эхлэхэд нөгөө багш нь болон нөгөөстэй залууч нь араас нь барьцлын мэдэнгүүтээ шилжээд очиж идэг. Мань нийт бол энтэй нүур тулаад ерөөсө барахгүй гэдгийг мэдж байгаа. Ядч явахт нь хөлгөмж бас доошоо унаал. Хүн тэгээд нэг зүйл бодож олдох нь хөлөг онгоцынхаа бүр цагт нь зогсож байгаад энэ өөрөө шидээр хөлөг онгоцоо далилгаад нөгөө магц чинь доошоо унгаагаад өөрсдөө захт байсан болохоор тогтоод гараа өвчдөг. Дараа нь хөлөг онгоцноос үсрээд нөгөө мөсөн залууч нь мөсөөд гараж ирээд бүгдээрээ дээр нь зогсоод шмухтаа нөгөө шидтэй охин чинь өөрөө шидийг ашиглаад доороо авч үлддэг. Нөгөө мөсөн залууч нь хэлж байгаа байхгүй юу? Араатай охиноос энэ яг хин бэ гэж асууж байгаа. Өөдний тэр энэ жирийн хүн бишээ гээл. Чадвар нь жирийн хүнтэй харьцуул шигүүл гэж байгаа. Нөгөөх нь осолдоод ямбирнаа. Тэнтэйсэн олон гэмгүй амьтад гээл. Тэгсэн нөгөөд чинь ерөөсөө хөхөөгүй байна. Галан дундаас сүрэл гараад ирдэг. Тэгэл ойроо цухтаацгаая гээл ойр дотор нууж байгаа тэр нөгөө багш мал нь нөгөө өстэй залууч нь энэ гэдгийг хаана явж ийнэ гэж харж байгаа. Энэ ч тэр төлөвлөхөө боловсруулж байгаа тэр авал амьтдыг алахгүйгээр ялах боломж байгаа гээл. Тэгэн тул араатай охины чадвар нь хэрэгтэй гэж байгаа. Мань хүн хүчийг сайжруулад араатай охины чадварыг ашиглана гэсэн үг. Тийм болохоор боломжтойгоо ирээ явжсэн чинь энэ тараас мань хүний багш чинь болохгүй гэж байгаа. Бидний шидийг ашиглах нь хоригтой байдаг гээл. Мань хүн болохоор өөртөө айгүй итгэлтэй болчихсон. Би өөрөө чадлыг мэдсэн гээл. Үүнийг хийж чадна гэж байгаа. Би ч хүчиндээ бардан бай гэж сургаагүй штэ гэж байгаа. Гэсэн мань хүн ерөөсөө тоодгүй. Энэ заавалч бүтнэн гэсэн өөртөө бүр айгүй итгэжсэн. Эдий зүгээр л хүчийг сайжруулж байгаа штэ. Мань багш болохоор нөгөө мэрэлгээд хамтрагчтайгаа адилхан алдаж магадгүй гэхээс л айж байгаа тэр. Тэгээд араатай охины чадрыг нь ашиглаад мань хүн нөгөө нэг мангас дээр ч очингуудаа тайга зоогоо чадрыг нь ашиглаж байгаа. Мэдээж энэ арган бүтдэг ч гэсэн нэг аврах том бөөрийнхийг хар нүх гарч ирэнгүүтээ мань үнийг аваад орчдог. Нэг магсууд нь эсэмэн зүв зүгээр үйж байгаа. Мань хүн хамууч ашиглаад туйлдаад ухаалтаад нөгөө нэг нөхлөөжин сорогдоод орчдог. Энэ болохоор мань хүний ухамсар болон бие. Би энэ болохоор хажууд нь хөвжидөг. Багш нь нөгөө нэг хориг нөгөө гээл. Бидний шидийг ашигласнаас болсон уу гэж байгаа. Тэгээд нэг дуу хоолой сонсогддог нь
Манай багшийн хуучин хамтрагч нь. Энэ хүн бол мэдээж Мэрил. Эртний шидэг ашиглаад үүрд энд гацсан нэгэн. Эртний шид бол энгийн шидээс холд авсан хүчтэй шид. Мэдээж хүчтэй дайснууд их байгаа. Тэм учраас сонгогдсон нэг л эртний шид ашиглаж болно. Мэрилийн багийнх нь болохоор чөтгөрийн хааныг болон шахаж чадсан юм байна. Чөтгөрийн хаан өхөөс өмнө өөрийгөө дэлбэлээд манай багш болон бусад хамтрагчийн тэр чигээр нь устгах гэсэн юм байна лээ. Бүхний гарсан нөгөө Мэрилч нь болохоор юм бүхнийг харж тэсээг болохоор бусад хамтрагчуудаа амьлуулахын тулд өөрийнхөө амийг л өгсөн гэсэн үг. Хүмүүсийг амьлуулах эртний шидээ ашигласан л гэж байгаа. Энэ учраас явах боломж өгдөг. Тэгээд мань хүн нөгөө эрдэнэстээ буцаад ирж байгаа нь тэр. Нөгөө багш нь Мэрил дахин баярлаа гэж хэлээл. Тэгээд нөгөө араатай охины чинь ордон дээр ирж байна. Нөгөө араатай охин ч болон мөсөн залуу өөрт нь бэлгэлжсэн цүнхийг алга болгочлаа гэж хэлээл. Тэгсэн нөгөө араатай охин чинь би дахиад бэлгэлнэ л гэж хэлж байгаа. Романидыг явжс чинь урдаас нь нэг араатай охин хүрээд ирдэг. Манай охин харангуйтаа юу охин бэ гэсэн чинь би том хүн шүү гээл. Мэдээж манай багшийн хуучин хамтрагч гэдэг нь хэлж байгаа. Багш нь болохоор бас өөрөө амар алтартай байсан юм бэ лээ. Энэ нэгч тэр домогт багийн хишээ байсан юм уу гээл. Энэ араатай охин болохоор хүний шидийн хүчийг үнэртээд мэддэг гэж байгаа. Багш ихтэйгээ нэлээд төстэй хүч байна гээл. Тэгэд багш нь тэгээд хоёр сонголт өгсөн байхгүй юу? Чи ингээд энэ хэдтэйгээ цуг адал явдал хайгч болох уу эсвэл мань хэдтэйгээ гэрлүүгөө явах уу гэсэн чинь тэгээд мэдээж адал явдал хайгч гэж үлдчихэж байгаа тэр. Мэдээж цол асгсан бааtruуд болсон болохоор өөрсдөд нь байр маяг өгөөл тэгэл ийхүү анима дуусчихэд юм да. За тэгээд видео манд таалагдгүй да. Таалагдсан бол мэдээж лайк болон subscribe харангуй дараад үлгэсдэг гоё штэ тий. Subscribe-д арчаач ээ. За тэгээд дараагийн амжилтын уулзлаа түрээртэй.